I'm in New York. Энэ бичлэг таалагдчихвэл like, comment, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа влог тавтай морил бид нартай хамт Нью-Йоркоор айлцгаая. За ингээд хоёр дахь удаага энэ удаа гэр бүлээрээ Нью-Йоркийг Christmas-ийн үеэр үзэж чинь тэгээд гэрийнхэндээ явж байгаа болохоор бүр гоё ягаа. Бидний хамгийн ихний зогсоолол Koreatown гэдэг нэгэн хөрхөн Korean restaurant орсон. Бүгдээр амар уулзж исэн болохоор Gelsum мэдчихэд буудлын руугаа явж ихний өдөр өрхий иймэрхүү амарсан байгаа. За тэгээд өглөөний мэндгээ бид нар буудлаасаа гараад Нью-Йорк үзье гэсэн чинь Нью-Йорк ч амар хөтөн бороо ороод бид нар даараад нэг Япон хоолны газар орж хоол идчихээ. Тэгээд нэг сайхан дотроо дулаацуулчаад Times Square-ийн зүг алхсан байгаа. Ийш тийшээгээ гоё харж явсаар байтал таарсан. Тэгээд тэр барилга ямар гоё, энэ ямар гоё ингээд хараад. Тэгээ бороо орохоор ер нь нэлээд хөтөн болж ил шүү. Jesus. Huh? За тэгээд бид хэд хамгийн ихний зогсоолол Times Square дээр ирээд барилгуудыг хараад жоохон шоконд ороод тэгээд гоё. Нэг тийм reality check айгүй хийсэн гэх юм уу. Тэгээд гэрийнхэнтэйгээ хамт бас энэ аяллыг хийж байгаа болохоор ганцаараа хийжсэн соло аяллуудаас шал өөр мэдрэмжтэйсэн. Тэгээд гэрийнхэнтэйгээ аяллаа үзэндээ удсан байлээ. Үнэхээр бүр магтагдшгүй. Аялал гэдэг яг хамт байгаа хүндээ л идэм байх гэдгийг энэ аяллаар айгүй их ойлголоо. За дараагийн зогсоолол миний хамгийн их үзэх хүсчихсэн Rockefeller Center-ийн 100 сарын мод байсан. Та нар санаж байвал Home Alone дээр Kevin ээжигээ хүлээгээд яг энэ модны яваар сууж идэг. Тэгээд энэ бүр үнэхээр вау, ийм гоё том, ийм гоё мод юу н харж байгаагүй юм билээ. Юу н таалагдчих чинь 10-аас идэ. 10-аас 10 юм уу?
бидний дараагийн зогсоол бол Grand Central Terminal буюу бид бүгдийн хамгийн сайн мэдгчлэн Gossip Girl сурал дээр гардаг терминал байна. За та бүхэн Grand Central Terminal-ийн сонирхолтой баримтуудыг хүргэе. Энэ терминал нь болохоор 1913 онд нэгдсэн. Тэгэхээр бараг 100 жилийн түүхтэй барилга юм байна. Олон хүмүүс энийг болохоор станц гэж нэрлэдэг ч гэсэн яг үүндээ болохоор терминал. Ягаад гэвэл галт тэрэгний маршрутууд ижээд өсдөг гэж. Тэгэхээр ер нь бол терминал, станц гэдэг ер нь бол янз бүрээр хэлэгддэг юм байна. Хамгийн сонирхолтой нь таазан нэрээ оддын орд бүхий тэнгэрийн зураг байдаг ба энэ уруугаар харуулсан зураг гэдэг юм байна. За тэгээд бидний дараагийн зохиол болох New York Public Library орж номын сангийн музей үзээд тэгээд Bryant Park дээр очиж hot chocolate тэгээд mulled wine уугаад гэртээ харьсан байгаа. Яг бүрээ. Юунд тоо суугаад яваад байгаа шүү дээ. Хаана гэлэр Iron дээр ирлээ. За. South 30-bound 1 train. Next stop, World Trade Center. World Trade Center check. Stand clear for doors, please. За Нью-Йоркт ирвэл миний заавал recommend хийх bagel-ийн газар бол энэ газар бүр үнэхээр урт ойжтой. Манай ээж бүр гайхаад ингэж удаа очилж идэх юм уу гэж тэгээд тэгээ ямар ч тааж зөндөө очиосных бид нар үнэхээр амттай гоё bagel авч идсэн байгаа. Тэгээ Washington Square Park-аас нэг 10 минут юм болоход байгаа. Тэгээ үнэхээр гоё bagel-ийн газар байгаа. За тийм нэ бидний хүсэн хүлээсэн эрх чөлөөний хөшөөг үзэхээр явж гин. Өмнө нь үзэж чадаагүй энэ удаа Staten Island-аас юм ferry авт юм бэлээ. Тэгээ шууд ингээд юун дээрээ бол буухгүй, Liberty хөшөөн дээрээ бол буухгүй. Тэгтээ тойроод буцаад Staten Island дээр ирдэг тийм ferry авт юм бэлээ. Тэгээд энэ үнгүй авт юм бэлээ хэвээ та нар Нью-Йорк явахаар бодож ивэл энд заавал суугаарай. Ferry гэдэг аппликейшнийг татаад тэгээд цагийн үеэрийг хараад явт юм бэлээ. Нилээ их олон хүн багтаагаад явдаг том ferry байсан. Тэгээд бид хэд ингээд ирээд очиход баг цаг болсон 30 минут болоо. Тэгээд тэрчээний очиж нэг хэсэг зогсож жагаад тэгээд ферригээс хүмүүсүүдээ буулгаа буцаа орт юм бэлээ. Тэгээ буцаж ирэх гэхээр баг цагийн юу байсан. Тэгэхээр таад явахаар төлөвлөж ивэл цагаа тэгэж зохицуулаарай гэж хэлье. Би тэгээд болохоор өөр юм дараа нь төлөвлөсөн байсан. Тэгээ жоохон хоцорсон. Гэтэ яах вэ? Ер нь бол үцгэд үнэхээр worth it байлаа.
феригээс буугаад нэг 10-аад минут алхаад Wall Street-ийн Charging Bull ирсэн байгаа. Тэгээ энд бас зөндөө их очиртой хүмүүс очирлоо зогсчихсэн. Тэгээ би тэгээд зураг авах гээд явах вэ гэж зогсож байна. 살이 탔다. 회사야 나 뜨거. 뜨거. 깜짝 쳐. 망고 분배했다. 이분 내가 치시다 그랬다. 아샤라라. Sense. Цаастгэлээ хэлнэ үү? За өнөөдөр бол Christmas-ийн өдөр 2025 оны 12 сарын 25. Бид хэд яарлгүй босоод буудлаасаа гараад Empire State Building очиж үзгээр гарсан байгаа. Ер нь бол Christmas-ийн өдрөөр газрууд ер нь хаалттай. Кафе бол ажиллаж байсан. Хоолны газрууд ер нь айгүй цөөхөн. Дэлгүүрүүд бол бүгдээрээ хаалттай. Тэгээ ер нь Central Park онгорох байсан. Өөр онгорхоо газар юусэн байгаа. Тэгээд Датстан бидгээд Empire State Building-аас Нью-Йоркийг дээдлсгээр талцсан байгаа. Тэгээ ер нь бол Нью-Йоркод дээрээс харах боломжтой нэлээд хэдэн барилгууд байт юм билээ. Жишээ нь Top of the Rock, Summit, One Wonderly Building, Edge гэл One World Observatory гэд хамгийн гол нь нөгөө нэг би ерөөсөө бүклэг байсан. Тэр миний яг алдсан. Тэгээ ер нь бол явахаар сар марын өмнө бүгэлжүүл жишээ нь тикет нэрэ хямд ч юм уу үнэ нь бол арай өөр юм билээ. Тэгтэл би яг нэг өмнөх өдөр нь хайж таарад тэгээ of course fully booked эсвэл зарим нь ингэж өөрсөө ажиллахгүй байсан. Тэгээ ер нь бол just in case би явахаар бол заавал бүклэрээ. Amy.
За Ана одоо гарна шүү. За ер нь Empire State-ийн дотор үзээд дуусахгүй маш олон музей харагдцууд байдаг учраас хэрвээ ирэхээр бол маш олон цагийг төлөвлөж ирээрэй гэж та бүхэнд хэлье. Үнэхээр сонирхолтой байрамд тэгээд яг музейд байгаа юм шиг бүхэл юм яг л тайлбартай үнэхээр гоёсэн. Тэгээд та бүхэн заавал ирж үзээрэй. Ами 1930 оны 5 сараас эхлээд 12 сурталчилан энэ байрлалыг барьсан байна. Эцэда. Үгүй 31 оны 5 сард болсон гэж. Тийм бэ. Empire State-ийг үзээд дараагийнхаа зочдол руу явж байна. Энэ удаа метрогоор явцгаая. Анана шартаа. За бид метрогоос буугаад Brooklyn дэдэг Dumbo гэдэг энэ tourist attraction дээр хүрээд ирсэн байна. Маш олон хүмүүс ер нь бод чинжээдэг. Хүмүүс ер нь ирж үүрээр 5-6 цаг үед зураг авалт юм билээ. Тэгээ бид хэдэг очиод ер нь нэлээд хүнтэй Christmas байхад хүртэл ер нь хүн ихтэй байсан. Тэгээд энэ хүрээд миний Нью-Йоркийн влог дуслаа. Хамт байсан баярлалаа.